1921 оноос хойш Монгол улс 68 жилийн турш Зөвлөлт холбоот улсын загвараар хөгжиж ирсэн. Гэсэн ч түүхийн энэ үед Монголд соёл, шинжлэх ухаан, техник технологийн томоохон өөрчлөлтүүд хийгдсэн. Социализмын жилүүдэд хоцрогдсон Монгол бараг 100% бичиг үсэгтэй, эрүүл мэндийн гайгүй сайн тогтолцоотой, аж үйлдвэрийн зарим үйлдвэрүүдтэй болсон. Ажилгүй дэлгүй, ядууралгүй, гэр оронгүй хүнгүй, халдвар төвчин бараг байхгүй гэх нийгэмд хүний эрх хэтэрхий зөрчигдөж байсан тул социалист системийн задрал Төв ба Зүүн Европт болсон ардчлалын төлөөх тэмцлийг Монголын ард түмэнд түүчилэн асар богино хугацаанд тайван замаар тарангуйлагч нийгмийг түлхэн унгаж чадсан юм. Энэ өөрчлөлтийг 30 жилийн өмнө гардан хийсэн энгийн Монгол хүмүүсийн дурсамжийг та бүхэнд хүргэж байна. Монгол улс ардчлалгүй бол өнөөгийн нийгэм танихаар ямар байдалтай байх байсан бэ? Социалист төлөвлөгөө 5 жилийн төлөвлөгөө тэдрийг биелүүлээл тэгэл социалист уралдаанд төрүүлээл гавьяа шагналаа бол баярлал дөнгөж амьдралыг залгах төдий одоо эдийн засгийн тийм нөхцөлтэй жишээлбэл миний өөрийн амьдрал нэг махыг бөөнөр навч болохгүй нэг кил мах авах тэрийг одоо 4-5 хувааж хоол хийж идэнэ. Тэрээс илүү мах авах ерөөсөө ямар ч нөхцөл байхгүй. Тиймэрхүү амьдрал байх байсан баг та. Үргэлжлэл байх байсан баг. Тэр өдөр чи өглөө 7:30-аас орой ажлынхаа 5 цаг хүрчээ дараа нь янз бүрийн улс төрийн семинар, лекц, залуучуудын намын гишүүдийн нөгөө хурал цуглаан гэж ерөөсөө хүмүүсийг орой 10-11 цаг хүртэл ерөөсөө албан хацад ингээ хорчдөг. Тийм хэцүү үе байсан шүү дээ. Тэгэл илүү цаг гэр орондоо сквад тэгэл баяр гудамжинд хүүхдэд зөндөл өгдөг байсан шүү дээ. Тухайн үед оронд юуг нь нууцтай байсан болохоос биш харьцангуй хүүхдийн колонд бол маш олон хүүхдүүд явдаг байсан. Яагаад гэвэл төлөө цагаа буруу өнгөрөөдөг байсан, харж хандах хүнгүй байсан. Нэг намын системтэй тийм үе байсан учраас дэлхийн нийтэд одоо нэр хүндээ хадгалах гэж сүрийн өвчнийг уужгарч байгааг дарж сүрийн өвчин Монголд бол харьцангуй багасж байгаа гэсэн тийм ташаа мэдээ дэлхийн эрүүл мэндийн байгууллага төгснөөс болж тэр сүрийн дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас уураа хөгжилтэй орнуудад олгодог санхүүжилт бол багассан тийм цаг үеэс учраас тэр сүрийн өвчин Монголд бол харьцангуй их дэлгэрч байгаа нь мэдрэгдэжсэн. Жишээлх юм бол би хонь малж байна даа. Надад 500 хоньыг 100 хоньноос 120 лөө. Тийм хорог боожлох үүргөө. Нөгөө хүн биелүүлж чадахгүй бол өнөө хоёрын хоньноос өгнө шүү дээ. Ихэнх тохиолдолд малчид энэ үргийг биелүүлж чаддгүй учраас хой малгүй байсан. Тэгээд шөлний хоньгүй байсан. Нэг идлээс гуйдаг байсан. Эхнэр нөрөхөд малчи өөрөө хоньноос хотноос нэг идлийн дараагаас өвшөөрөл гуйна. Тэгээд тэрийг өөрөө салингаа төлнө бас. Намаа жоохон байхад бол ерөөсөө улаан шорон татчихаал сургуульд ороход болцоо байхгүй. 200 эд үг төгсөд нэг 56хан хүүхэд нь л ихтэй сургууль ордог. Орохдоо чи өөрийн гэсэн нас бүгд наснаасаа сонгосон мэргэжлээ бүр сонгож авчиж чаддгүй. Адгийн нас жишээхэд би одоо Монголын багш улсыг ерөөсөө бодож байгаагүй. Монгол улсыг сургуулийн сэтгүүлийн ангийн хуваар надад олдоогүй учраас би энэ мэргэжлийг одоо хийгээл явж байна. Жишээлх юм бол би Улаанбаатар хот орох болохоор чөлөө сумын захиргаанаас зам гуудас гэж. Тэгээд энэндээ хэдэн хоног явж байна. Оногдод багтж байна гэсэн. Тэр үеийн хүүхдүүд бол одоо өнгөрсөн бодож байхад бол тийм хоол тэжээлийн доголдол айгүйх байсан учраас тэр үед архит тэжээлийн дороотл гэсэн онш бол маш ихээр тавигддаг гэсэн. Харахад бол болоод байгаа юм шиг. Ягаад гэвэл хүн болгон ажилтай, хүн болгон цалинтай. Тийм учраас харахад одоо хүмүүс болж байгаа юм шиг мөртлөөсөө яг чанартай бол ерөөсөө амьдрал их доогуур байсан. Нэг сум хоёр сумын нэг малчин, хоёр малчин одоо залуу гэрлийг ихэд сумын дараагаасаа гэр зөвшөөрөл авч ийж гэрэлдэг. Тэгээд хоёрын зөвшөөрөхгүй тэгэл гэрэлтийн асууж чаддгүй л байсан шүү дээ. Хүний эрхийг хамгийн наадлах асуудал ингэж орж ирсэн. Тэр үед ч юм уу одоо нэгдэлгээд юм байсан.
Одоогийн бол маш тийм бүх хөрөнгийг хурааж яваад хэний шиш болгоо ийдсэн. Үүнээс болоод Монголын мал чимаал ингээ хорогдоод уг 81 сая байсан гэлээ. 25 сая хүрэхгүй болсон байсан. Тэгээ 90 онд хэд юм агаш махны хомсдолд орж ирсэн.